энэ дэр бүх одоо мэдээллүүдийг англи хэл дээр бэлтгэсэн. Мөн дээр нь аль одоо спикер хаана одоо хуралд орж. За нэгдсэн үндэсний байгууллагын чуулган буюу COP17 одоо талуудын баг хурал одоо 2 хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ нийслэл хотод зохион байгуулах байгаа 197 орны зочид төлөөлөгчид одоо ингээд манай оронд эхнээсээ ирээд ингээд барилаад байна. За нийслэл хот бол ногоон бүсийг одоо барилга байгууламж, дотор зохион байгуулалт, хурал бүгдийг одоо ингээд ер нь зохион байгуулад бэлтгэл ажил бол 100% хангагдаад байна. Нийслэлийн иргэдэд одоо үн төлбөргүй үйлчлэх нийт 7 барилга байгууламжийн ажлыг бол хийж гүйцэтгэхэд байна. За эдгээр барилга байгууламжуудаас дурдвал 4000 м2 талбайтай. За дотоодын болон гадаадын бас аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн танхимуудыг бол хийж байгаа. За энд бол бид нар нийтдээ 39 аж ахуйн нэгжүүд болон төсөл хөтөлбөрүүдийг бол танилцуулахаар төлөвлөж байна. За тэрний нааталт байрлаж байгаа 1500 м2 барилга дээр бол одоо шинжлэх ухааны павильон буюу бид нар 2 том хурлын заал, за олон нийтийн бас энэ community үсгэх заал талбайнуудыг бол хийсэн байгаа. За энд бол дотоодын болон энэ байгаль орчны чиглэлээр судалгаа явуулдаг судлаачид болон иргэдийг бас одоо энэ илтгэлүүдийг тавиулах ийм хөтөлбөртэй ийм барилга байгууламж байна. За тэрний нааталт бол манай 1700 м2 талбайтай бас үзэсгэлэнгийн павильоны эсгүүд байгаа. За энэ дээр бол бас иргэний нийгмийн байгууллага, за манай яамдууд болон одоо агентлагуудын бас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, за тэрний талаарх бас илтгэлүүд явагдах ийм зориулцтай барилга байгууламж бол байна. За ертөнцийн зүгээр зүүн урд талд барилж байгаа энэ урт барилга дээр бол бид нар одоо энэ ажилчдын хоол болон за энэ дээр манай ногоон бүс дээр явагдах урлагийн үйл ажиллагаанууд байх ажилчдын одоо ховц зорилго зориулттай техникийн зориулттай юм барилга байгууламж бол барьж байна. За төлөвлөлтийн бүсийн гол бөөрөнхийгээр харагдж байгаа энэ хэсэг дээр бол бидний гол тайз бол байрлаж байгаа. За энэ дээр бол манай хурлын 12 хоногийн хугацаанд бол урлагийн болон за бас илтгэлүүд тавигдах ийм том тайз байна. За энэ төлөвлөлтийн бүсдэр баригдж байгаа энэ 3 гэрийн хувьд бол энд бид нэр Монгол улсынхаа бас бит болон бит бус соёлууд, за тэрний өвүүдийг одоо танилцуулах ийм зориулцтай үзэсгэлэнгийн гэрүүдийг бол хийхээр төлөвлөж байна. За мөн дээр нь манай энэ COP17-г бас тохиолдуулаад манай энэ COP17 дээр бас энэ байгаль орчны чиглэлээр болон өөр бусад чиглэлийн киноны нээлтүүд бол хийгдэх юм төлөвлөгөө гарсан байгаа. Тэгэхээр манай энэ зүүнтлийн гэрт бол киноны нээлтүүд бол хийгднэ гэсэн юм төлөвлөгөөтэй бол ажиллаад явж байна. Тэгэхээр эхлээд бол цэнхэр болон ногоон бүсийн ялгаа гэж иргэд маань маш их асууж байгаа. Тэгэхээр цэнхэр бүс бол мэдээж хаалттай буюу талуудын баг хурал үндсэн гэрээ хилцээрүүд явагддаг бүс байгаа. Энд бол одоогийн байдлаар нэг 7000 орчим оролцох төлөвлөгөөтэй гараа явж байна. Ногоон бүс бол яг иргэдэд зориулсан нээлттэй бүс байгаа. Одоо бидэрт бол 481 арга хэмжээний хөтөлбөр гарцсан явж байна. Энд бол 42000 хүн оролцох төлөвлөгөөтэй явж байна. Тэгэхээр ногоон бүс бол цэнхэр бүсээсээ 5 дахин өндөр ачаалалтай байх нь бол дамжиггүй байна. Тэгээд дээр нь бол Монгол улсын иргэн бүрт нээлттэй хүн болгон өөрсдөө очиод одоо мэдээж бол одоо энэ танилцуулах хөтөлбөр дээр харагдана. Вебсайтаар ороод их урьдчилсан бүртгүүлүүдээ хийлгээд явж болно. Нэг бол газар дээр нь очиод иргэний үнэлэхээр ийм Монголиогоор очиод бүртгүүлээд ороод арга хэмжээнүүд сонирхсан арга хэмжээнүүдээ сонирхоод явах бүрэн боломжтой. За энд бол манай UNCCD COP17 .org гэсэн энэ сайтаар орох юм бол бүртгэл ногоон бүс гэсэн хэсэг байгаа. Энэ дэр мэдээллийн хэсэг байгаа. Энэ лүгээ ороод бүртгэл хийлгэх цонх байгаа. Энэ дэр дараад QR код авч оролцож болно. Урьдчилсан байдлаар бүртгүүлээд. Нэг бол газар дээр нь очиод иргэний үнэлэхээрээ болон ийм Монголиороо ороод одоо цахим мэдээллийн системээр ашиглаад бүртгүүлэх бас боломжтой байгаад байгаа. За хоёрдугаарт нь нийтлэг асуугаад байгаа нь хөтөлбөрийг их асууж байгаа. Хөтөлбөрөө бид нар хаанаас олж үзэх юм бэ гэдэг. За хөтөлбөрийн хөгжүүлэлтийн хувьд бол тусдаа 2 аппликейшнийг бид нар хөгжүүлсэн. Нэг нь бол олон улсад чиглэсэн буюу яг олон улсын оролцогчд болон илтгэгчдэд зориулсан Birela гэдэг аппликейшн байж байгаа. За үүн дээр бол яг спикерүүдийн мэдээлэл, дэлгэрэнгүй одоо төслийн танилцуулгууд, хилцүүлгүүдийнх нь концепт одоо бүгдийг агуулгаар нь оруулаад өгсөн байж байгаа. Мөн дээр нь одоо энэ вебсайт байж байгаа COP17 гэрийн зүүн цэг.com гэсэн сайтаар орох юм бол яг сая үзүүлсэн талбайн зураглал дотор ямар байгууллагууд байгаа юм. За жишээлх юм бол түрүүний ярьж байгаа иргэний нийгэм
ийм байгууллагуудын оролцоо, эрдэмтэн судлаачдын оролцоо, за Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоодуудын оролцоог бүрэн хангаж бид нар бас 42 павильон бас үзэсгэлэнгийн павильон байдлаар тогтжуулсан байгаа. Энэ болгоны мэдээллүүд нь манай вебсайтаар байж байгаа. Мөн дээр нь COP17 аппликейшн дээр манай хөтөлбөр бас бүрэн орсон байгаа. Англи болон монгол хэл дээр бүх элтгэгч нарын зурагтай, мэдээлэлтэй, за тэрний хурал болох газрынх нь одоо танхимаар нь хуваарлсан, тэн дээр нь ямар харамжаа аль цагуудад болж байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг тус бүрчлэн шигтгэж өгсөн энэ аппликейшн байгаа. Энийг ард иргэдэд хүргэж олон нийтэд хүргэх нь бол одоо туйлын чухал байна. Эндээсээ хараад өөрсдөө хүссэн хөтөлбөр, сонирхсан агуулгынхаа хүрээнд иргэн болгон чөлөөтэй оролцох бүрэн боломжтой шүү. Дахин сануулхад ногоон бүсвэл нээлттэй орд иргэдэд нээлттэй талбар гэдэг хэлхийг хүсэж байна. За тэгээд ногоон бүс дээр бас цэнхэр бүсээс ялгарч байгаа дахиад 2 онцлог байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр манай ногоон бүс дээр өдөр болгон соёл урлагийн арга хэмжээнүүд болж байгаа. Монгол улсын бараг бүх театр одоо урлагийнхан бол энэ дэр арга хэмжээ сэдвчилсэн өдрүүдийнхээ хүрээнд за урлагийн арга хэмжээнүүдийг бэлтгэж одоо бэлтгэл ажлаа хангаад бүрэн дуусч байна. Мөн дээр нь 21 аймаг өдөр болгон танилцуулгуудаа бас бэлтгэл мэдээллүүдээ хийгээд хуваарлагдаад явж байгаа. 21 аймгийн хамгийн одоо шилдэг туршлагууд нь тэнд танилцуулагдана. За мөн дээр нь 21 аймгаас бас урлаг соёлын одоо арга хэмжээнүүд орж иж байна. За мөн дээр нь 21 аймаг гол онцолж байгаа зүйлүүд нь малчид, ялангуяа одоо орон нутгаас ирж байгаа малчдын дуу хоолойг одоо сонсох тийм талбар, нээлттэй талбарыг бас ногоон бүс дээр бүрдүүлж өгж байгаараа онцлог.